Бүгдээрээ сайн уу, Кони байна. Бүгдээрээ ээлжид нэгэн бичлэгээрээ уулзах гэж байгаадаа маш их таатай байна. Өнөөдрийн маань влогны маань сэдэв бол ангаахын 6 жилийн хамгийн сүүлийн хичээлийн өдөр. Өдөр 4 сарын 10-ны өдөр ангаахын хичээл маань ингээд дуусаад тэгээд сарын дараа шалгалтуудаа өгөөд тэгээд хонхны баяраа хийгээд хичээл маань ингээд дуусгаж байна. Шүдний юмч болох гэж байна. Баяр хүрээрээ баярлалаа. Ер нь бол би энэ YouTube channel ангаахын хамгийн ихний маань өдөр гэсэн бичлэгээр эхэлж исэн. Тэр бол би нэрнгээсээ яг ангаахт бүр сургууль дээр анх удаага очиод хамгийн ихний хичээл суугч исэн тэр өдрөө тэр бичлэгийг хийсэн. Тэгээл сургуулаар төөрч мөөрөөл ингээд явж байсан. Тэгсэн одоо 6 жилийн дараа би төгсгөөд хамгийн сүүлийн хичээлдээ явах гээд байж байна. За ингээд миний ангаахын 6 жилийн маань хамгийн сүүлийн хичээл бүгд хамт явцгаая. За би одоо гэрээсээ гараад сургууль руу явж байна. Тэгээд хавглаа бусаад хаалмал хийж авч ясаар хэлж байгаа юм. Энэ бол их бусаад хаалаа хийгээд тэгээд уг нь бол их бусаад хаалаа хийсэн гэтэл амар мэдчихлээ. Тэгэхдээ жоохон яарам. Сүүлийн хичээл. Сүүлийн хичээлээ. За сая хувцас солиод одоо бид хоёр ангилгаа явж байна. За өнөөдөр бид бүхний хичээлийн хамгийн сүүлийн өдөр 6 жилийн хамгийн сүүлийн өдөр болж байна. Гороо үгээрээ. За нөхөрлөл заяа. Тэгээ шантрал. Тэгээд урам зориг. За ангаахт өнгөрөөсөн 6 жилээ 3 үгээр илэрхийлнэ. Үгээрээ. Төвчээр нойргоо байх. Тэгээд хамгийн сүүлийнх нь завцсны эцс жаргал хэрэг одоо 2 болсон. Тийм л байна да. Одоо жаргалаа хүлээж байна. За 3 үгээр ашиг сурсан 6 жилийн илэрхийлэх юм бол дурсамж, хүлээл тийм болоо. Тэгээ өөр орж ирдгүй. Аз жаргал гэдэг байхгүй юу? За баярлалаа. за одоо манай ангийнхан доошоо буучлаа. Тэгээд ангиугаар сууж агаад суцгаая. Өнөөдөр манай хамгийн сүүлийн хичээлийг манай сургуулийн хамгийн том профессор багш маань орж байгаа. За одоо ингээд ангитаа самлаа булаацалдаа сууд юм да. За нэмээ. За ангаахт суралцсан 6 жилээ 3 үгэнд багтааж хэлнэ үү? 3 үг дахиад хэлнэ үү? 6 жилээ юу? Тэсэр төвчээр нойргүй шүн. Пэтмет. За уухтуудаа гэтээ бас богино. Тэгээ аз жаргалтай. Эхнийх нь бол уусаа дурсамжтай. Хоёр дахь нь хинэггүй. Хинэггүй. Тэгээд гурав дахь нь сахилгагүй. Тийм л өнгөрсөн юм. Гурвгоо найргүйдэл дурсамж тэнэгдэлт ч гэх. За гик. Хизүү дурсамжтай насан туршийн. За Марко. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сая би бас асуултын сонслоо л доо.
Анагаахт өнгөрөөсөн 6 жилээ би орл ив найрамдал тэгээд хайр гэдэг энэ 3 үгээр л яваа да. За намка Тодорхой хичээл зүтгэл тэгээд төвчээр байлаа. за мөхөд За сайн байна уу бүгд өдрийн мэндийг өргөе. Хашууст сурсан хугацаагаа 3 үгээр дүгнэх юм бол нэгт тэмцэл, хоёрт шантрал, гуравт жаргал. За баярлаа. Анагаахт нийт одоо ингээд 10 дахь жилдээ сурж байна. 2 дахь бакалавра төгсөж байна. Тэ баярлаа. Баярлаа. андаа за анагаахт сурсан 6 жилээ 3 үгэнд тодорхойлоод хэлнэ үү? Урт, хэцүү, адал явдалтай. Хамт олон эхлэл тэгээд нулимс. За манай ангийн хамаг бүдүүн дарга очир тулга анагаахт өнгөрөөсөн 6 жилээ тодорхойлоод 3 үгэнд хэлнэ үү? 3 үгэнд хэлэх юм уу? Дурсамжтай, гонигтай, баяртай. За ингээ манай ангихан бүгдээрээ үгээ хэллээ. Би хэлээг байгаа гэдэг. За одоо тасрлаад тоол идчихээн. Сургууль дээр хамгийн сүүлийн өдөр хоол идэх чинь. Бид хоёр бэлтгэл хийж байгаа болохоор хоолоо авчирч идэж байгаа дандаа. Яг өмнөх тэмцээний бодох юм бол энэ удаагийн тэмцээн арай амар амгалан байгаа. Нэг амар тэмцээн авах юм байхгүй. Амар тийм гоё тайван. Гэтэ яг жоохон шалгалтууд авцсан байгаа ч гэсэн гэтэ гоё байна. За өнөөдөр миний авчирсан хоол Миний хоол өглөө хагас нийцсэн удаа хагас нийцэж байна. энэ завсарлага 40 минут гэхдээ багш 20 минут завсарлыгээ тэгээ хоолоо гяс идчихэл гарч ийн. Миний хоолны давс жоохон ихтсэн байна. Сая өсрөөд нэг 4 минутын хугацаанд хоолоо идлээ. Бараг хоолоо сайн ажилласангүй багшаа уучлаарай. Шүүс бараг гарсангүй. Үнэ шүүсч гарч амжсангүй. За миний анагаахт өнгөрөөсөн 6 жилийг хэрвээ 3 үгээр илэрхийлэх юм бол тэсвэр, ухаажил, амьдрал, ирээдүйн амьдрал. За мэдгүй би өнөөдөр ингэж сууж байгаа гэсэн шүдний юмч биш ч хийж магадгүй ирээдүйд. Тэгээ одоо бол би бол бэлэн асуугдахдаа бэлэн юу ч хамаагүй асуу. Амин багш урдаас ингэж чаад надаас ч гэсэн юу ч хамаагүй асуу. Юу ч гэсэн сэтгэлүүлнэ. Тэгээ анагаахт 6 жил сурсны эцэст юу сурдаг вэ гэвэл ямар ч сэдвээр цэцэгдлүүлж ярих чадвартай болдог. Тэгээ өнөөдөр лекц шалгахгүй гэдгсэн. Угаасаа бичээгүй. Орж ирнэ гэсэн. Одоо 1-2 болж байна. Угаасаа 3 минут лекц бичиж амжихгүй, 3 лекц бичиж амжихгүй. Нэг лекцийг 1 минутанд бичвэ хайш. Би ч юу чадна л та. За. Одоо ингээ багш орж ирлээ. Би нэг хальт номоо эргүүлж харъя да. Гэтэ би номоо авчираагүй л дээ. Одоо бид хэд асуугдах гэж байна. За ингээ манай ангийнхан хамгийн сүүлийн асуудалтаа сургуулийн одоо хамгийн хүндтэй профессор оюун цэцэг багштай хамгийн сүүлийнхаа асуудалтыг бэлдээд сууж байна. Тэг гарч ийн үү манайхаа. Би бол одоо дүүрсэн хөө. Би бол одоо ерөөсө цэцэглүүлэх урлагтаа итгээд 3 жил болж байгаа хүн. Тэгээ одоо юу л болог. Отгоо бол маш их хичээж уншиж байгаа. За сүүлийн асуудалтын сэтгэл яг тэ одоо тэгээд
уншинда, хариулнда гэж бодоод л байчин да. За хичээл дуслаа. Хэдэн цаг хичээл орвоо? Анагаахын хамгийн сүүлийн хичээл маань 5 цаг орлоо. 11-ээс орсоо одоо 4 болж байна. Голдоо 20 минут завсарласан. Тэгээд 2 цаг асуугдаж, 2 цаг лекц сонсч, 1 цаг нь яасан мэдэхгүй байна. Тэгээд бас л ер нь багшийн лекцийг сонссон. Тэгээд жоохон гонигтай байна. Тэгсэн мөртөө баяртай байна. Тэгээд энэ бүхэн ингэ дуусах юм уу? Энэ дуу санаад орж ирээд байна. За баярлаа. Сайхан байлаа. Тийм. Баярлаа. Тэгээ дахиад одоо ирэх юм чиндээ ингээр бол тэгтээ сургууль дээр бол яг багшаар хичээл бол орохгүй. Тэг гоё байна. Тэгээ ерөөсөө энэ бүхэн дуусч байгаа юм шиг санагдахгүй байна. Одоо жинхэнэ эхлэл. Тэгээд хичээлийн маань сүүлийн өдөр байна. Би яг хамгийн хичээлийн одоо 6 жилийнхаа 1-р курсын эхний өдөр бас ингэж влог хийсэн байдаг. Тэгээд 6 жилийн өндөрлөгөөс харахад бол их юм сурч мэдлээ. За хувь хүний өсөлт хөгжилт бол байсан байх гэж бодож байна. Зан чанарынхаа хувьд, мэдлэгийнхаа хувьд ч гэсэн бүх юмараа ер нь л өөрчлөгдсөн. Тийм одоо ингээ боловсрч явж ийн. Гэтэ энэ аль дөнгөж эхлэл энээс хойшоо бүр удаа урт хэцүү зам хүлээж байгаа. Гэтэ бас ихний ингээ том бацхаад авсандаа амар баяртай байна. Өнөөдөр ингээд 2026 оны 4-р сарын 10-ны өдөр манай хичээлийн ингээд хамгийн сүүлийн хүн амны хөндийн эрүүл мэнд гэсэн сэдв 1 кредитийн хичээл 4 өдрийн хичээл ороод энэхүү дууслаа. Тэгээ энэхүү бидний 6-р курсын эмэгтэй хичээл цуг аялал гэх юм энэ хүрээд эмэгтэй дуусаж өндөрлөж байна. Одоо бид нэрт тестийн шалгалтаа өгөх. Тэгээд ОСК-гаа өгөөд тэгээ ерөн диплом авах тутаа үлдсэ. Тэгээ яг хөө ингээд 3-аас за 1-ээс хойш 6 жилийн ер нь адал явдлыг анагаахын хувьд хүнд оюутан гэдэг одоо анагаахын оюутан гэдэг 6 жил эмэгтэй энэхүү нэр алдрыг одоо авч явлаа. За ингэж явхад яг оюутан гэдэг утгаараа тэгээ багшийн хийсэн шүдгийг санаанд орж ийн оюун тэгээд тан гэдэг хүн гэдэг утгаараа илүү хөгжиж боловсрож тарих толгоондоо юм хийх ёстой гэж бодсон. Гэхдээ оюутан хүний нэг онцлог гэх юм бол бас яг алдаж болдог. Тэгээ тэрээ одоо бид нэр одоо энэ 5 сарын 20-нд төгсөөд тэр дипломыг авчаад тэгээ Нэмийн Эрдэнэ гэсэн эмчийн үнэмлэхтэй гихшээ эмчийн тамгатай болчвол би энэс цааш ерөнхийдөө алдах эрх маань тоотой маань ерөнхийдөө хязгаарлагдаж эхлэх байх. Тэгээд тийм болохоор ер нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд харж байхад ер нь их алдахыг хичээсэн. Миний хувьд гэдэг аахгүй. Миний хувьд гэх юм бол их алдахыг хичээсэн. Тэр хэрээрээ олон зүйлийг одоо сурсан, мэдсэн, олон зүйлийн эргцүүл болж өнгөрсөн 6 жил ерөнхийдөө байлаа. Тэгээд энэ далимд нь ангийнхандаа болон тэгээд бусад өөр төгсөж байгаа хүүхдүүдтэй тэгээд цаашдын ажил амьдрал эмчийн гараанд нь амжилт хүсье. Тэгээд цаашаа олон жил бас сураад олон алдартай эмчнэр тэр тусам манай ингээс төрөх байх гэж найдаж итгэж байна. За баярлалаа. За гоё үг хэлсэн Нэмийн Эрдэнэтэй баярлалаа. Ингээ манай ангийнхан маань дуусаад тарцсан байна. Энэ бол бидний найз төмрөө. За одоо ингээд хичээл юу нь дуусаад тарлаа.